Өнөөдрийг тон завгүй өнгөрүүлцгээе. Яа, юу амар гоё хоошоо шиг өнөрөлттэй явчихаа. Яа, бүр нэг тийм наадам дээр явж ангууд. Тэгээ наадмын өнөр байдэн штэ. Хоошоорын өнөртэй. Оо, сая бүр яг тэгж орж ирлээ штэ. За би яг энэ өндөгний хэсгийг заяа 3 дахь ирж ийж би оллоо. За ямар ч байсан ингээд те 2 цаг 40 минутын дараа зэвсэн газараа ирлээ. Бурхан минь. Яа энэ бол тоглоом биш ээ. Яагаад гэвэл ингээд миний авсан замууд ингээд амар өгсүр байсан. Тэгээ одоо Монголд байгаа бол ингээд те баг 3 даваад ирлээ гэж хэлмээр санагдмаар бүр яа. Амар өгсүр байлаа. Өрөө газрууд байлаа. Тэгээ ямар ч байсан ирлээ. Одоо болохоор одоо ирчээд маргааш дахиад буцсан гэсэн чи ёо бүр гэдэг бодол төрж ийн. За ямар ч гэсэн одоо найзтайгаа уулзъя. Яа гэхдээ би одоо хааны ихтэйгээс ирэх байх заяа. Урдаас нэг хүн гүйж ин. Гэхдээ тэр зөвөр дасгал хийгээд гүйж байгаа эмэгтэй юм шиг байна. Тэгээд хоол хэлэлцүүлж байгаа нэг эмэгтэй төвшөө авах гэж юм байна. Яна уучлаарай тий. Ихтэй юм байсан л мэдгүй. Тэгээд цаана нэг тэрэгтэй хүүхдээ төрсөн нэг эмэгтэй явж байгаа шиг байна. Оо. За. Ямар ч байсан одоо тухтай монгол хүнтэй уулзах гэж байна. Гэрээс одоо яг нэг цагт би гарсан байхгүй бүр 1 цаг 00 минут боллоо баяртай гэж хэлж мэрлээ. Тэгэл явлаа мавлаа. Гадар хон мон гэж хэлээд. Тэгээд энэ ч бүр юутай байсан шүү дээ. Тэгэнгүүтээ ямар сонирхолтой юм бэ? Нөгөө тэрэгтэй хөөхд төрсөн хүн яваад байна гээл тэгсэн шүү дээ. Тэгсэн чи юу яасан бэ? Юм хөгжчихжээ манайхаа. Нэг шууд одоо дугуй гэх юм уу да. Тэгээ урталтаа нөгөө нэг юм бүхэлтэй. Тэгээ хүүхэд 2 хүүхэс болгоцсон. Тэгээд манай Герман анги охин байна. Тэр охин болохоор 50 охин. Тэгээд хятад 2 хүүхэд тардсан юм шиг байна. Тэгээд би нэстэрээ ирж байгаа гэж тэглээ. Тэгээ яг энэ хажууд талын байшинд амьдарч юм байна. Бүр яг энэ миний уртад харагдаж байгаа энэ байшин. Гайхалтай. Яа сонирхолтой юм аа. За. Тэ яг сэрэгэн шээ. Олон би одоо найз руугаа чи ирэх үү би яг очих уу гэж асуух хэрэгтэй юу?
Es macht es nicht besser, um wieder mit umzugehen, aber ich habe es geschafft. Өнөөрөө бол бүр үнхээр гайхалтай өнгөрч байна. Тэгээд энэ ташрын nächste Schriftstücke баярлалаа гэж хэлмээр байна. Ja. Бүр сүүлийн 3 сар юу нь бол ингээд тийм яг найз нөхөдтэй тэгмүүдээ ингээд нэг тийм халуун дулаан яриа өрнөж байгаагүй болохоор бүр үнхээр гоё байна. Бүр нэг тийм үнхээр тийм Ama ya gabi dengar dapat shop baksisha boleh. яа зайц. Wel бингээл хөдөлгөөрөө суулаа. Надад бүр тийм үнхээр гоё. Яа. Ich erinnere das. За тэгээд энэ удаагийн айлчлал маань энэ бол бүр үнэхээр аялал шиг гоё байлаа. Үнэхээр тав тухтай байлаа, гайхалтай байлаа. Тэгээд танилцсан найздаа баярлалаа. За тэгээ явцгаая. Гэртээ орцгаая. Та нар намайг хаана явж байгааг таад байгаа ш. Заримдаа өөрийгөө яг нэг тийм 18 наснда гатцсан юм шиг санагдаад байна заяа. Ямарсан. Уул нь ингээд тэ наснаасаа бодохоор ингээд яг том эмэгтэй хүн шиг болох ёстой юм шиг санагдаад байгаа хгүй юу. Гэтэ яг өөрийгөө харангуут ингээд хүүхдэрээ л таваад байгаа хгүй юу.
том болж болох нь хизээж юм тий. Яг том болохыг бас хүсэж байгаа даач биш л дээ зүгээр л ер нь ингээд тий том болчихдгүй юм уу? Би нүрээ цэвэрлэх гэж юм. Яа. Юу 18-д бүр зүгээр 16-д бацаа юм шиг гэл зүр санагдаж байна заяа. Гэтэ би яг 16-та ямар байснаа сайн санахгүй л байна. Одоо хүн намайг харангуйтаа яг 22-т ихчил харагдаж штэ гэж хэлж магадгүй. Тэгвэл баярлалаа. 22-т харагдмаар байгаач өөртөө 16-т харагдаад байх үед. Утасны цэнийг тусчих. Яг энэ шиг ингээд миний цэнийг тусаад юм. Бүр өнөө орой бол үнэхээр солиотой оройлаа. Энэ оройг бол би бүр үнэхээр амьдралдаа насан турш би санаж явна. Би бүр энэ жил бүр энийг маш их бодлоо. Энд миний буруу ерөөсөө байхгүй шүү дээ. Бансан буугаад тэг хүмүүс гүйдсэн байхгүй юу? Яна цаг талаад юм яагаад. Харсан чи 44 болчиход тий. Автобус ч 42-оос явна шүү дээ. Оо ямар ирваа юм бэ? Оо одоо тэгээ энд одоо нэг цаг гадаа. Яа хүмүүс гүгээгүй л би ингээ бөөр ингээ ганцаараа үлдэх байсан байна. Одоо тэгээд дуусна гэдэг үг ш. Нажаах бороо. Наш яг одоо би уршаа хөдлөв. Одоо хайчих. Гөлөг. Амттай өнөртөж. Өнөөдөр хүн бүр битүү байна. Бүр гайхалтай.